За Баатар хөгшөөний явуулсан асуулгад нийслэлийн засаг даргын хариулсан албан бичгийн хавцралт 12 дугаар сарын 1-нд за энэ дээр түлшний үйлдвэрлэлийн хүчин чадал нөөц агуулгуудын бэлэн байдлыг бүрэн хангасан. Хангамжийн тасалдалгүй байдалд эрсдэл үүсэхгүй нөхцөлийг бүрдүүлсэн гэж ирүүлсэн байна. Худлаа энэ. Яагаад ингэж итгэлтэй хэлж ийм гэхээр 11-р сарын 6-нд 5 төлж компани өөрийнхөө сайтн дээр тендер зарласан. Шигшүүр баавья гэж. Шигшүүр бүр түрээслэе. Улс нь хараа энэ ингээд хүмүүсийнхаа төлшийг бэлдээд байна л та аминда. Өөртөө шигшүүр байхгүй. Худалдаж авах гээд 2-3 тендер зарлаад чадаагүй. Ингээ өвөлтөө золгоод сүүлдээ түрээслэе гэдэг тендер зарлаж ирсэн. 11-р сарын 6-нд тендер зарласан. Энгийн логикоор бодоход 11 сарын дунд сүүл хүртэл шигшүүргүй байсан та нар. Шигшүүргүй ээж яаж наа төлшөө үйлдвэрлэж гаргах юм? Яаж хангах юм? Энэ одоо бүтэн сар бараг 20 хоног сарын хугацаанд үйлдвэрлэлээ бүтэн явуулж чадаагүй байжж гүйцэд хангана нийлүүлж чадахгүй. Ингээд төлш олдохгүй байна гэдэг асуудал үүссэн. Тэгсэн чинь одоо наадал сууж өнднөшлээд арах юм билээ. Энэ 22 дээр зогсцсон нэг портер зогсооцсон. Баахан шуудаа ачсан машин үзүүлээд энэ ингээд хотоос гаргаад байна гэд. Энэ бол залилан штэ. Хуурам ихлэх ажил штэ. Түлшээ та нар гүйцэд үйлдвэрлэж чадаагүй. Хангалттай хэмжээнд нөөцөө бүрдүүлж чадаагүй. Түгэлтэй хангалттай хугацаанд хийж чадаагүй. 2-3 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө яваад сурвалжилсан. Та нар явахаар худлаа яриад байдаг учраас. Сурвалжлангууд бүгд хэлж байгаа. Төлж олдохгүй байна. Хүрлцээ муу байна. Тэгээд хотын дарга дээр очиод яг газар дээр нь ажиллахаар төлж олдохгүй байна гэд хүмүүс хэлж байна гэхээр чи хаанаас явж байгаа ингээд мэдрэлтэй байдаг. Хүн загнаад байдаг. Энэ 5-7 төлж компанитай бүр ноцтой эргүүд удахгүй яригдана. Хүний аймнаас хохироод шүүхээс төлсний чанараас болсон гэд шийдвэр гарцсан байгаа шүү дээ. За нийслэлийн засаг даргын орлогч Амар Төвшин байна. За 11 сарын 6-нд бид нар шигшүүрийг авъя гэсэн бол тендер зарласан байгаа. За энэ нь бол бэлтгэлээ муу хангасандаа биш, бид нар барьцдуулагчгүй баяжуулсан, угааж баяжуулсан нийтлэнгийг ард иргэд бас өгөө гэдэг шийдвэр гарсны үндсэн дээр бол нөгөө Energy Resources ирж байгаа төлшийг шигшгэх, тэгэд шуудаалах процедур дээр энэ шаардлагатай болоод ингээд зарласан байгаа. Яг бол тухайн үед сайжруулсан төлшөөч болий, коксооч болий, буцаад түүхийн нүрсээ төлье гэдэг бол асуудал сошиал ертөнцтэй болон ард иргэдээс манай нийслэлдээ ч гэсэн маш их тийм олон хүсэлтүүд ирсэн учраас эдгээр дээр нь үндэслээд бид нар бол энэ барьцдуулагчгүйгээр нь энэ нийтлэнгийг бол шуудаалж өгөө гэдэг шийдвэрийг гаргаж явсан байгаа. За тэрийг хэрэгжүүлээд ингээд яваад дуссан. За одоо энэ хулгайн асуудал намайг тэр портерыг барьж байгаа. За тэр тэгсэн энэ бол байсан бүх нотлохоо баримттайгаа байгаа. За яагаад гэвэл бид нар хотуулаа системийг бол ашиглалтанд оруулсан энэ 100. За тэрийг бол Mongolia дан систем хаамстай ингээ бүгднийг нь холбоод үзэхэд нийтдээ 185 мянган карт байна. Өнгөрсөн жил бид нар 172 мянган айл өрх нүрс төлж байгаа мөртлөө 285 мянган картыг ашиглаж нүрс авч байна. Үүн дотроос би бас хэвлийнхэн дэлжсэн 7200 нас уртсан иргэний картыг өнөөдөр хотуулаг холбох хүртэл карт аваа явж байсан. За цэгүүдээр нүрс дуусаад байна гэдэг энэ дээр бид нар хяналт шалгалтыг хийсэ. Камер дээрч бичлэгүүд бүгд байгаа. 10 тонны нүрс буугангууд 2 маятий орж ирээд 60-аас 70 карт гаргаж ирж 2 секундын зайтайгаар бүгдөөрөнгийн уншуулад нөгөө буусан нүрсээ чи 2 маятий дээр ачаал аваа явчихж байгаа.
За эдгээр бид нар араас нь дагж яваад бичлэг хийгээд за аль гадагшаа гарч энэ бүх баримттайгаа бол байгаа. Цагдаа дээр ч экологийн цагдаа дээр ч энэ бол ингээ хянагдаад явж байгаа. За энэ системийг ингэж холбосноор нийтдээ одоо яг Улаанбаатар хотод 152 мянган айл өрх нүүрс худалдаа авч байна. Энийг ингээд зэгцлээ 285 мянган картаас 152 мянган ясаа. Өөрөөр хэлэх юм бол өнгөрсөн жил бид нэр 450 мянган тонн нүүрсийг бол төлж өвлийг бол давсан. За энэ жил бид нар энэ ажлыг хийснээс удаа бид нар 330-аас 340 тонныг л төлж энэ өвлийг бол давна гэсэн бол тооцоолтой явж байгаа. За бэлтгэл ажлаа хангаагүй гэдэг өөртөө амар хэллээ. Нэгт, хоёрт зах зээл ингэж ажилтгийг. Эрэлт нь их байвал нийлүүлэлтээр өрсөлдөөн бий болдог байхгүй юу? Одоо сая бол та гинт бүүнөр нь ачаад явж байгаа хүмүүсийг буруутгах гэдэг нь шүү дээ. Наа чи нөгөө талдаа эрэлт нь гахчаад байгаа байхгүй юу да? Зохион байгуулж чадахгүй байгаа учраас тэн дундуур чинь хүмүүс ороод ин шүү дээ. Тэр орж байгаа хүмүүсийн буруу биш зохион байгуулалтын буруу. Эрэлтээ бид нэр анзаарахгүй байна. Энэ ер нь зохицоороо буруу шүү дээ. Одоо жишээлбэл төрөөс яг манай төрийн үйлдвэрлэсэн төлшийг түл, энийг л түл. Ямар ч сонголт байхгүй. Зах зээл энд ажилддаггүй. Дарга нарын зах зээлийг ойлгодгүй бүр үзэн яддаг. Өрсөлдөөнийг үзэн яддаг. Хүн ашиг болохоор боож өгөх шахдаг ийм дарга нартай. Тэгээд тэр хүмүүстэй буруу өгөөд өөрсдийнхөө ажлын зохион байгуулалтыг өмөрөө суугаад байдаг. Лодо самбын гишүүний асуултанд хариулъя. За энэ чинь өөрөө нөө төрөөс бид нөө татаастай олгож байгаа нүрс гишүүнэ. Нийт 20 яг үйлдвэрээсээ яг зах зээлийн юунд нь гарах юм бол нэг шуудаа 25 илтэй нүрс маань 25-аас 28 мянган цаасны төгрөгийн үнэтэй борлуулагдах байгаа. Тэгээд татаас нь ороод бид нар чинь 3750 төгрөгөөр бол айл өрхөдөөр борлуулагдж байгаа. Мөн үндэсний хорооны шийдвэрээр бид нар хагас коксыг бол 5000 төгрөгөөр явж байгаа. За өнгөрсөн жилүүдэд зөвхөн энэ таны энэ хүнж байгаа асуудал бас зөвлөлтөө. Өнгөрсөн жилүүд зөвхөн бид нар энэ татаасанд 1.4 их 80 төгрөгийг бол гаргасан. Таны ярьж байгаа бол нийт юугаар бол нийт одоо сайжруулсан түлшийг бол хэрэгжилж эхэлснээс хойш гэсэн үг байгаа. Тийм байгаа. За нүүрсний цэгүүдийн хангамжийн асуудлаар их юм бол